Хүндэт эцэг эхчүүд акут хөвгүүд Монголын үндэсний боловсрол суулгын зөвлөж та бүхэндээ та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийг албан ёсны ихтер хүрдэг билээ. Ингээд телевиз үзэн суугаа таач бас өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай үгүй юу гэдгээ шалгаад нэг үзээрэй. Ингээд би олон юм ярилгүй өнөөдрийн хичээлийг эхлэе. Хичээл эхлэхийн тулд яах ёстой вэ? Мэдээж хонх дарах ёстой. Хонх. Хүүхдэрээ хичээлээ гүрээ. Манай эхний оролцогчид мэдээж сан сургуулийн манай бүртөө. За 23 дахь сургуулийн үлэмжээ. 1-р сургуулийн тайвна. 45 дахь сургуулийн данцка. 84 дахь сургуулийн чинзо. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр манай зрителд маань 45 дахь сургууль буюу манай Данзан хандын сургуулийн ангийнх нь хүрэлцэн ирсэн байгаа. Баярлалаа. За. Сагам цаас нүгдүүд ээ. За. Өнөөдөр юу хийв? Даалгавраа хийсэн, олимпиадад орсон. Өөр? Ээж аавдад туссан хүүхд байна уу? Мэдээж манайхан бүгдээрээ туссан баг тийм ээ. Яагаад вэ гэх юм бол ээж аавдаа тусалдаг, ээж аавынхаа үгэнд ордог хүүхэд бол хамгийн сайн хүүхэд тийм үү? Тэгээ бас хичээлээ сайн хийдэг байх ёстой. За тэгэхээр манай ангид өнөөдөр зочноор бидний хичээлийг улам сонирхолтой болгохоор нэгэн хүн хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол Тамиртон 2 шоуны ялагч. Хэн блэ? Замбал гарав. Мэдээж Замбал гарав. Тэгвэл бүгдээрээ хамтдаа Замбал гаравыг ангидаа өрөө төгөө. Замбал гарав. За. За, сайхан амарсан уу? За, бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн чамд маш их баярлалаа. За. Нэрээ юуны өмнө юуны түрүүнд Тамиртон 2 шоуны ялагчсанд баяр хүргье. За, шиг. 700 гаруй хүүхдүүдээс ингээд шилдэг гарч ирэх төрөнгээр бас хөдөлмөр өөрийн авиас тийм ээ, ур чадвар энэ бүхэн бас нөлөөлсөн бахаа гэж бодож байгаа. За. Тэгэхээр маань нэвтрүүлгийг урд нь үзчихсэн үү? Үзчихсэн тийм ээ. Нэвтрүүлгийн дөрмийг бол ерөнхийдөө бол мэднэ. Сайн мэдэхгүй юу? Сайн бол яг нарийн сайн мэдэхгүй. За. Нэвтрүүлгийн дөрм бол маш энгийн. Та ерөнхий боловсролын 1-ээс 5 дугаар ангийн 10 асуултанд хариулснаар 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Танд 3 боломж байгаа. Харах, хуулах, Stars буюу зөв хариултаар аврагдах. Ийм 3 боломжтой. Хичээл сонгохын өмнө нэг хүүхдийг сонгоод нэг хүүхд маань 2 асуултын турш тантай хамт туслагчин болж ажиллана гэсэн үг. Ойлгомжтой. За. Ер нь 5 дугаар ангид аль сургууль сурж байв? Зохион аймгийн Улаастай хотын 1-р сургуульд. 1-р аврамжил. Тэ 1-р аврамжил. 5 дугаар ангид ямар хүүхд вэ? Нилээ өмүүлдэг, нилээ хөдөлгөөнтэй, дуулдаг, бүжгэлдэг, урлагийн үслэг болгонгот дандаа ордог юу? Гайгүй ер нь тэгэл нэг дундчлал хөвтэйсэн да ер нь нэг айхтар өмүүлээд байхгүй сайхтар ново биш. Тэ. Өмүүлдэг байсан уу? Ер нь өмүүлдэг байсан. Даруухан байсан. Би бол 5 дугаар ангидаас амар өмүүлдэг байсан. Нөө чөтгөр шиг хүүхд намайг бараг чөт багш нар энэ ч чөтгөр шиг өгөө гэдэгсэн. За. За хичээл эхэлнэ. Хичээл эхлэхийн өмнө самбар дээрх 10 хичээлээсээ хичээл сонгох байгаа. За. Хичээлүүдээ одоо хамтдаа харцгаая. Өөрөө бол 700 гаруй хүүхдэд шалгарсан бол манайхан бас 300 хүүхдэд шалгарсан баг. Тийм шилдэг хүүхдүүд байгаа. За, дуу хөгжим 4-р анги, дуу хөгжим 1-р анги, хүн байгаль 5-р анги, математик 4-р анги, монгол хэл 2-р анги, биеийн тамир 3-р анги, англи хэл 5-р анги, хүн орчин 3-р анги, математик 2-р анги, монгол хэл 1-р анги гэж байна. За. Одоо хичээл сонгоно. Ямар хичээл сонгох вэ? За. Дуу. Эхлээд ингэн. Хамтран тоглолцоо сонгох хэрэгтэй. За. За, эхнээс нь авч төө тий. 50. За, манай 50. Видео сургууль сурч байгаа. Танилцаарай 50. За, замбал 50. Видео сургуулийн сурагч Батэм. 50 өнөөдөр олимпиадад орсон гэсэн үү? Ямар олимпиадад оров? Юуны олимпиад? Дүүргийн олимпиад. Асуултыг амжилттай хариулсан биз? 50. Амжилттай юу? За.
За ерөнхийд 50-на ямар хичээл сонгох байсан бэ? Математик. Математик. За. Тэгвэл замбал гараа ямар хичээл сонгох уу? За би ч дуу хөгжим сонгоё та. Дуу хөгжим 1-р анги. Юмыг багаас ихсэн дээр бах тий. Тэгээд дээшээ чангарсан дээр. Юу гэж 4-р анги авчтай хэлээд шүү дээ. 4-р анги. Бас нэг голоод байгаа шиг байна тий. Нэг нь голж байна, 1-р анги голсон. Ингээд 4-р анги руу орлоо. За тэгвэл хамтдаа дуу хөгжим 4-р ангийн асуултыг харцгаая. Хүүхдүүд маань хариулахад бэлэн тийм ээ? Хариултыг илгээх ёстой шүү. Мажор гэж ямар хөг вэ? Мажор, минор, Яриад явчих уу шууд. яриад яв болон. Мажор гэдэг минор гэдэг хоёр ерөнхий үг байдаг. Тэгээд мажор нь болохоор арай нэг гэгээлэг тэгээд арай жоохон өөдрөх тийм өнгө аястай. Минор нь болохоор зөөлөн, намуухан тэгээд бас нэг тийм уйдгар гашуутай дуунууд хөвчлэн ордог. Тийм ерөнхий тийм хоёр ангилал байдаг. Тэгээд мажор нь бол одоо тийм жоохон тийм тий гоё өөдрөг гэгээлэг тийм их хөв гэж одоо. За. Тэгэхээр ерөнхийдөө өнгөөр төсөлвөл нэг нь цагаан, нэг нь хар гэсэн үг. Бараг. Хар цагаан ч ерөнхийдөө бол их ялгаатай тий. Ер нь бараг. Нэг нь болохоор учиргүй хөгжимлэг дандараа нэг нь одоо ерөнхий зүгээр яг ойлголт байхад ер нь тийм шүү дээ. Төрөнд бол байлаа гэтэл тий минор дээр мэдээж явахгүй байх жишээ нь. За. Тэгээ хариултыг яг юу гэж бодож байна? Хариулт нь гэж гарч ирэх үү зүгээр хариулах юм уу шууд. Хариулт яг хэлэх ёстой тийм ээ гэж. Мажор бол тийм их хөв одоо дууны дандаа тийм өндөр юуны хэсүүд өргөлттэй дуунууд байдаг. Хөгжилтэй юм уу тийм дандаа тийм дуунууд байдаг болохоор их хөв л гэж. Их хөг. За. 50-на. Ер нь хариултыг бол илгээсэн байгаа тийм ээ. Хонхойд дарцсан. Хэрвээ та хариултыг зөв гэж бодож байгаа хонхойд дарах хэрэгтэй байгаа. За хүүхдүүд маань хариултаа илгээсэн үү? За илгээсэн байгаа. Дуу хөгжим 4-р анги тийм ээ. За тэгвэл бүгдээрээ мажор гэж ямар хөгийг хэлдэг юм бэ гэдгийг хамтдаа харъя тэхүү. Самбар дээрээсээ. Мажор гэж ямар хөг вэ? Их хөг тийм ээ. Баяр үргээ. Яасан бэ? Баяр үргээ. 50,000 төгрөгтэй боллоо. Мөнгөн дүн бол ийм байгаа. Та 50,000 төгрөг 250,000 төгрөг хоёр дээр үл шатах мөнгөн дүн. Үл шатах мөнгөн дүн гэдэг маань энэ 50,000 төгрөг дээр очсон тохиолдолд алдахгүй гэсэн үг. 250,000 төгрөг дээр бас мөнгө адил очсон багт алдахгүй мөнгөн дүн гэсэн үг. За одоо харин 10,000 төгрөг рүү алхнаа тийм ээ? За дараагийн хичээлээ сонгохгүй. За тэгэхээр манай замбал гарав маань 50,000 төгрөгтэй болчлоо. Эхний асуултанд хариулаад тийм ээ? Одоо харин 10,000 төгрөг рүү алхнаа. За дараагийн хичээл ерөнхийдөө ямар хичээл сонгоё гэж бодож байна? За харж байгаа сонгоно да. Сайн харж байгаа л сонгоё тийм ээ? За одоо хичээлээ харнаа. Ер нь камертай хоёр шоу хэдэн үе шаттай байсан бэ? 5. Хүнд байв ямар хуу? Мэдээж хүнд байсан. Тий. Шилдэг болохын тулд маш хөдөлмөрсөн бас. Ер нь бол хамгийн хүнд шат нь ямар хэдвэр шат вэ? Нэгдүгээр шатнаас ахвалал хүнд байсан миний хувьд. Бүгдээрээ маш хариуцлага байсан болохоор нэг шатн дээр л халтрахад хасагдчих боломжтой байсан учраас бүх шатн дээр л гаргасан. Зөвхөн тэр хайранда үнэчүүдхийн төлөө. Тэгээ одоо хичээлийнхээ сэдвийг сонгох хэрэгтэй байгаа. Дуу хөгжим 1-р анги, хүн байгаль 5-р анги, математик 4-р анги, монгол хэл 2-р анги, бие дамир 3-р анги, англи хэл 5-р анги, хүн орчин 3-р анги, математик 2-р анги, монгол хэл 1-р анги гэсэн хичээл байна. За би тавираас сонгоч. Бие дамир 3-р анги. За. Ер нь бие дамиртай хэр байсан бэ? 10 санаа ч нүс.
Хараагаас л 50 60 сонирхдаг байсан шүү дээ. Үу яа тийм үү? Тийш. За үнэхээр мундаг байсан юм байна. 50 60 гэх чинь. Тэгэхээр одоо юу яах юм бэ? Замруу нэг 10 снод зүчтгөө. Ой одоо яах вэ? Яа юм бол хараад гоо. Одоо л яах юм хаа жоохон байж байгаа дараа хуц хуцтай ингэж бэлтгэв. Бас би яриад нь үү? За. 50 ямар ч сонгож бодож байна. Би тамир зүгээр шүү дээ. За тэгвэл манай 50-аас нь би тамирыг бол нууд аваа хариулахад билээ гэж. Тэгэхээр би тамир 3 дугаар анги. 3 дугаар анги гэхээр бас нэлээд хүнд болж магадгүй л. За асуултыг харъя. Сурагчдын эмх журамтай үйлдэлд дөрмийн дагуу жигдлэн бэлтгэн байрлуулахыг юу гэдэг вэ? Ойлгомжтой асуулт байна тий. Маш сайн унших хэрэгтэй шүү. Тий. Уншчлаа л та. Сурагчдын эмч журамтай ойлгомжтой. Ер нь бол тийж л бодож байна л та. Бид нар ингэ шуугуулдаад ингэ байж их багш гарч ирэл. Жагсаад л гэдэг үстэй ерөөсөө. Тэгж л ойлгомжтой. Зэрэг хэлт юм шүү. Үгүй шүү дээ. Би намрын хичээл бүр баг багаас ахвалаад жагсаагаал тэгэл номхон зөксөөл заагаа аваад. Тэг наад номхон гэдэг чинь юм шүү. Үгүй баха. Эмэгт замбраатай гэдэг чинь номхон чинь өөрөө бас өөр шүү дээ. Номхон чинь яг ингэ номхон зөксөн дээ. Эмэгт замбраатай гэдэг нь болохоор сайраа. Эмэгт замбраатай зоос гэх юм уу? Эмэгт замбраатай зоос. Тэ. За. Тэгэхээр зөв хариулт нь юу вэ? Жагсаал гэж бодчих. Жагсаад л гэдэг л байсан шүү дээ бид нарыг л. Тийм. За тэгвэл хариулт нь үнэхээр хариултаа өөр хариултанд ихтэй байгаа бол энэ онгыг дарах хэрэгтэй. За гарчээ. За. Хариулт нь юу вэ? Номхон нэг жагсах тий. Жагсах. Тийм жагсах. Жагсах гэсэн байна. 50 хариултыг илгээсэн байгаа тийм ээ. За би бол асуултын хариултыг мэдэхгүй байгаа шүү дээ. За ингээд самбар дээрээс бүгдээрээ зөв хариултыг харъя. Зөв хариулт. Баяр хүргэе. За, хоёр асуултанд хариулаад 10,000 төгрөгтэй болсон. Баяр хүргэе. За. Гурван боломж нь бол гуруула байгаа тийм ээ. Харах, гуулах, старс буюу зөв хариултаар аврагдах. За, одоо 25,000 төгрөг рүү явна гэж байгаа. Одоо юу н ямар хичээл гэж бодож байна? Сонгоо гэж бодож байна. Сонгонд дарж байгаа сонгоо. Тэгээ ерөнхийдөө бол 5 дугаар ангид төгсөөд бас нэлээд олон жил өнгөрцөн болохоор хичээл рүү бас шууд ингээд яг ерөнхий боловсролын хичээл байсаг хамаагүй сайн дайрч чадахгүй байна. Мартцсан зүйл их байгаа учраас ямар ч цаг толгоонд байгаа юунуудаа ингээд дуу гэж мөс ахуулаад. Өөрөө ер нь тооны хичээл дээр байсан бэ? Багтаа бол гайгүй байсан гэж бодож байна. Гэтэ одоо л нэлээд өөрчлөгдсөн байлээ. Хичээлүүд маш шинжлэгдсэн. Одоо баг бид одоо 5 дугаар анги гэхээр хэдэн он бэ? Хэдэн он 5 дугаар анги байсан бэ? 2000 он авчаасан юм бол та 10 хэдэн жилийн өмнө 13. Одоогоос тэртээс одоо. За. За 58-д баярлалаа. Манай 58 маань 2 асуултанд турш хамтдаа байж чадсан. Тийм ээ. За баярлалаа хаа. За одоо хоёул дараачихын оролцогчийг сонгоно. Хамтан тоглох хин блэ? Хин блэ? За дараачихаа хөлтгөл авч тий. Данцка. Ялгаа юу ах вэ? Данзан хамт. Баяр хүргэе бүгдээрээ. Өнөөдөр манай Данцкагийн ангийнхан маань ирсэн байгаа. ЮНЕСКОгийн нэрэмжит 45 сургуулийн. За. Данцка ерөнхийдөө ямар хичээлд төлөхгүй сайн билээ? Монгол хэл математик. Бас хажуугаар нь урна. Тийм ээ. За хичээлээ харъя. За. Одоо миний бодлоор Монгол хэл 1-р ангийн зүгээр хаа та. Эсвэл тгий гэж бодож чинь би бас. Тий. Юм багасаа юм дээр шүү. Тий, юм багасаа дээр тий. Монгол хэл 1-р ангийн асуулт нарай гайгүйж магадгүй тийм ээ Данцка. За. Усохгүй Монгол хэл 1-р ангийг. Тэгээ сонгоё. За сонгоё. Монгол хэл 1-р анги. Бүгдээрээ хамтдаа Монгол хэл 1-р ангийн асуултыг харъя. Асуулт. Монгол хэлэнд хэдэн үсэг байдаг вэ? За ээж бас сүүлүүд игээгүй болсон 64 42 маяг гэж явцсан тийм ээ. Сүүлүүд игээгүй болсон. Англи хэл чинь хэлэхгүй шүү асуухгүй шүү хийдий ингэж шүү та. Зөвлөдгөө юм уу те зөвлөдгөө. Ер нь бол зөвлөгөө гэж болохгүй. Манай хүн бол дотроо өөрөө хариултаа илгээсэн онкоо бидэнд авсан байна. За. Та ямар нэгэн боломж авах тохиолдолд асуух бол.
Ер нь яг үсэг гэж юу юм? Англи хэлээр 26 үсэгтэй шүү дээ. A B C D E юу хэлээд тийм тий? Би эдрэг авч чадаа 35 л гэдэг байсан санагдаж байна. Хидээ 35. юу гэнэ? 35. Тий. 35. Сүүлд нь ингээд миний бодлоор ингээд 2-3 нэмэгдчихээгүй лүү. Нилээ одоо гэдэг үсэг хасагдсан баг, нилээ олон нэмэгдсэн баг. Ямар ч нэг үсэг шинээр нэмэгдсэн би тэрийг бол сайн санаж ин ёо гэдэг үс. За ястай мэдгүй. Би ямар ч мэддэг л 35 л байсан шүү дээ. Тэгвэл боломжоо авал та. Боломжоо авахгүй юу? За өөртөө үнэнч бай. Аль нь? Цаг дууссан 30 минут 30 секунд дууссан. 35 биш. 35 л гэж үзчихсэн санагдаж байна одоо. 35 л гэж санагдаж байна. Тий. За онгод арсан хариултыг өгсөн. Хариулт 35 үсэгтэй гэсэн. Монгол хэл 35 үсэгтэй юу үгүй гэдгийг одоо хамтдаа харъя. Моя семья. Жимсний 100% төвшөөс. Режиссер Монголын замыг мэдэн албан ёсны борлуулагч Тамбурд компани. Ментустик амны хөндийг хамгаална. За онгод арсан хариултыг өгсөн. Хариулт 35 үсэгтэй гэсэн. Монгол хэл 35 үсэгтэй юу үгүй гэдгийг одоо хамтдаа харъя. Баяр хүргэе. Үсэг нэмэгдсэн одоо гэж. Яахаа харахгүй 35 үсэгтэй. Би худлаа ярьсан. Харин хизээ 60-аар гарсан юм одоо гэж бодсон бүр айжлаа шүү. Гэхдээ ерөнхийдөө бол намайг баг багад ярилцсан шүү. Ингээ 60-аар болгочихоо яах вэ гэдэг. Багш нь надад ингээ санал зөвлөжчихсэн. За дахиад баахан тийм болсон болоо гэж бодлоо шүү. Ер нь одоо ингээ 35 үсэг эхнээс нь нэрлэл барах уу? А Б В байрын сольчих магадгүй тэрнээс л барна барлаг байх. Тий. А Б. Нэг хоёул нэг үзгүй заа. Би 10 уруу чи 10 уруу үзчих. А Б В Г Д З Ж Ё Е гэдэг үстэй. Тэгээд юу Голдны гээ явдаг үстэй зүсэг байхгүй үстэй. А Б Г ингэ явдаг үстэй. Тэгээд бичгүй бол яг байрын матч чи тэр үчиг нэг ай маятай ингэж сурдаг байсан юм баг тий. За. Дараалын бол март. Ямар ч сан гэхдээ их хэлээр мэдгүй юм бол ойд төрсөн сармөгчн дууга монки. За. Үнэхээр 35 үсэгтэй юм байна. За тэгэхээр 3 асуултанд хариулаад 25,000 төгрөгтэй болсон байна. Баяр хүргэе бүгдээрээ. 25,000 төгрөг чих мөнгө шүү. За одоо хоёулаа нэг асуултанд хариулах юм бол үйл шатах мөнгөнд юм буюу 50,000 төгрөгөн дээр очноо. 50,000 төгрөг. Бэлэн үү? Бэлэн. Бэлэн. Данцгаа бэлэн үү? Хизээд бэлэн. Хизээд бэлэн. За одоо бүгдээрээ хичээлээ сонгоё. Хичээлээ сонгоход асуулт харах байгаа. Дуу хөгжим 1-р анги, хүн байгаль 5-р анги, математик 4-р анги, монгол хэл 2-р анги. Англи хэл 5, англиний асуулт нэлээд хүнд байд юм аа. Англи хэлийг авчтээ лээ гэж бодчихлаа. Хаа? Англи хэлийг авчтээ юм. 5-р ангийн асуулт ч англи хэлний. Хэцүү. Хоёлаа юу яа? Математик 2-р анги. Математик 2-р анги. Үүштэй мөнгөн дээр арай гайгүй хичээл авдлаа. Тэ? Гайгүй хичээл сонгосон дээ, тийм ээ? Гайгүй гэдэг нь авах юм гэсэн үг үү? Монгол хэл ч юм уу? Монгол хэл 2-ыг сонгохгүй. Монгол хэл биш гайгүй байсан юм аа ерөөхдөө тийм болохоор их айхгүй байгаа. За юу яа? Математикийг авчиж байна. Математик аа? Математик 2-р анги авчиж тий. За математик 1-р анги байна. 2. Математик 2-р анги. За тэрэн дээр. За ингээ бүгдээрээ хамтдаа математик 2-р ангийн асуултыг харцгаая. Математик 2-р анги. Нэр нэвтрүүлгийг нэг алтан дүрмийг хэлхээ мартчихлаа. Хэрвээ та 10 асуултанд хариулж чадаагүй тохиолдолд яг тэр самбарын ажидлын камераар харж агаад би 5-р ангийн хүүхдээ сухаа муутай байна гэж хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. За асуулт харъя. 2-р ангийн математик те. 2-р ангийн математик. Нийлбэрийг зөв бодсон эсхийг яаж шалгах вэ? Цаг явсан. Зөв бодсон эсхийг 30 секунд.
Данцгаа бол хариултыг мэдж байна. Энэ дээр ямарваа нэгэн боломжийг авах уу, яах уу? Боломж 3 боломж байгаа. Харах, уулах. Stars буюу зөв хариултаар аврагдах. Нийлбэрийг зөв бодсон эсхийг яаж шалгах вэ? За дарч юу яах вэ гэж бодож л та. Нийлбэрээсээ л хасах байх гэж бодож л та. Нийлбэрээс. За хариулт бэлэн бол дарж болно. За. За. Данзаанд бол хариултыг мэдж байгаа тийм ээ? Мэдж байгаа. Тийм нийлбэрийг зөв бодсон эсхийг нөгөө нийлбэрээсээ л буцаагаад хасах л байх гэж. Ер нь яг нийлбэр гэж юу юм Данзаанда? Одоо 2 тог нэмсэн. Тийм. Нэмээд гарсан одоо тог. Тийм. Нэмээд гарсан дог нийлбэр. Яг тэр юуг нь харахгүй болохоор хийвгүй юм те. Яг ямар тоо байгаа нь X-тэй X юм гэдэг нь одоо сайн мэддэхгүй болохоор тийм. Тэгэхээр би болохоор тэгж л бодоод нийлбэр ингэж байгаа шүү дээ. Нийлбэрийг зөв бодсон хэсгийг яаж шалгах вэ? За миний мэдлээ 10 секунд. 9 8 7 6 5 4 3 2 1 нийлбэрээсээ тэгээд хасаал нэг нь хасаал. нийлбэрээс хасаал юм уу те? Тийм тэгж л бодоод байна. За нийлбэрээс нэмэгдүүнийг хаснаа гэж ойлгох уу? Тийм тэгж ойлгоно. За тэгвэл бүгдээрээ хамтдаа зөв хариултыг самбар дээрээсээ харцгаая. Данцгаа бол хариултыг өгсөн бодсон байгаа тийм ээ? Хариулт Баяр үргэлж бодлаа гэж байгаа шиг нүдээр аваа. За журналаа харнаа. 50,000 төгрөгтэй болсон байна. Баяр үргэлж. За үл шатах мөнгөнд дүн. За. Одоо данцаа чинь солиодох хөлөө. Тийм ээ. За данцгаа баярлаа. За. Өнөөдөр манай Данзан хамтын ангийнхаа ирсэн байгаа. Данзан хамтад амжилттай алуул шүү. Нэгэнт манай Камертон 2 шоуны ялагч Замбал гаруу ирсэн юм чи манай ангийнхан бас дуу сонсомоор байна шүү, тийм ээ? Биднээс гоё дуу сонсомоор байна. Дуу дуулчих болох уу? Болдог яхаа. За тэгвэл үзэгчтэй бүгдээрээ хамтдаа хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Энэ хооронд манай Замбал гараа маань биднийг дуугаараа уриагуул. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. In other words, hold my hand. In other words, baby, kiss me. Fill my heart with song, let me sing forevermore. You are all I long, for all I worship and adore. In other words, please be true. In other words, darling, kiss me. Song, let me sing forevermore. You are all I long for, all I worship and adore. And other words, please be true. In other words,
үргэлж. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй Цэнгийн шоу нэвтрүүлэг. Баярлаа. Ямар гоё дуу вэ те? Энэ юу гэдэг дуу вэ? Fly Me to the Moon гэдэг Frank Sinatra-гийн дуу. Надад үнэхээр гоё санагдлаа. Би ягаад ч ийм jazz хөгжимд амар дуртай. Jazz хөгжим үнэхээр гоё. Цаанаар нэг гоё юм. Надад үнэхээр таалагддаг. За одоо харин бүгдээрээ хамтдаа эргээд хичээлд орно тийм үү? За. Хичээлээ сонгохоос өмнө хүүхдээ сонгох хэрэгтэй байгаа. Гараа өргөөрөө хүүхдүүдээ. За дараагийнхаа хүүхдийг шууд ингээд авчи. За. Танилцаарай Шинзоо. За. 84 дугаар сургуулийн зурагчийн зэрэг. За Шинзоо маань ерөнхийдөө бүх хичээлдээ жигдэх нь сайн тийм ээ? Тийм жигд. Тэгтээ ерөнхийдөө голчлох хичээл маань математик, монгол хэл, англи хэл нь сайн тийм ээ? Тийм. За одоо тэгэхээр хичээлээ сонгоно. Замбал гар бах нь бол одоо бүх хичээлдээ бас сайн. Тоондоо төрсөн маань сайн. Бас би дэмэртэй шууд 60 70 сунаадаг. За. Үнэ. Одоо хичээлээ сонгох хэрэгтэй байгаа. Одоо ажиллаж сонгох уу? Нэг алдвал нэг аврагдах боломжтой гэсэн тий. Тэгжсэн мэт нэг алдвал нэг аврагдах боломжтой гэсэн тий. За англи хэл үж болно уу? Англи хэл одоо сонгож болно шүү дээ. Хамгийн гол нь би ягаад англи хэлийг сонго гэд байна вэ гэх юм бол манай Шинзоо маань англи хэлэндээ үнэхээр мундаг. Англи хэлэн дээр би ч гэсэн бас монгол байсан л та. Тийм тэгээд хамгийн гол айдас маань мартцсан байх л гэдэг айдас л байгаа. За математик 4-р анги сурч. Математик 4-р анги. За. Математик 4-р ангийг сонгосон байгаа. Одоо асуултыг харцгаая. Цагт 49 км-ийн хурдтай зил 130 машин аймгийн төвөөс сумын төв хүртэл 3 цаг явжээ. Аймгийн төвөөс сумын төв хүртэл хэдэн километр вэ? Бод хугацаа явсан 30 секунд. Зөв хариултыг илгээгээрэй хүүхдүүдээ. Шинзаа бодороо. Мэдж байгаа бол хонхыг дарах хэрэгтэй байгаа. Бад. Гэхдээ ерөнхийдөө зил 130 машин цагт бол цааш нэг 60-аас шийдэхгүй хөө. Зил 130 машин хаалган тас. 147. 147 гэсэн үү? Ер нь тэгээ зил 130 машин ачаатай байсан юм бол ачаагүй байсан юм болов? Хамаагүй шүү дээ. Тэр ямар ч юм аахгүй. Тэр нь хамгийн хамаатай биш юм уу тэр чинь. Тэгээд 8 тонн ачаатай бол ирсэн гэж та явж сумын төв хүртэл 3 цаг явж байгаа шүү дээ. Аймгийн төв сумын төв хүртэл 49 3-аар үрчээд болоо гэж утчих шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол манай замбал гар маань өөрөө яг зил 130 машиныг барьж үтсэн юм шиг байна тийм ээ. Үтсэн үү тийм. Бүх машиныг барьж шүү дээ. Тий. Эргэлзэхгүй байх тий энэ дэр. Эргэлзэхгүй нь 147 гэж бодчих. 147. За Шинзаа юу гэж бодож байна? Тийм. Бас 147. Хариулт гэж бодож байгаа тийм ээ. За хүүхдүүд маань хариултаа илгээсэн тийм ээ. За. Гэтэ манай хүүхдүүд бол 100 зил 130 машин унж үзээгүй байгаа. Зил 130 машин унж үзээгүй. Манай замбал гар бол зил 130 машин гэсэн зөндөө унс. За тэгвэл бүгдээрээ хамтдаа самбар дээрээс зөв хариултыг харъя тэхүү. 147 гэсэн хариултыг өгсөн байгаа. Баяр хүргэе. Мэдээж 147 тэгдэггүй яах вэ? Нилээд нэхуур вэ шүү. Ингээд Юуны бодол суучдаг юм шүү дээ. Цааш ер нь. Гэхдээ ерний бодол сууж идэг шүү дээ. За. 3 боломж бол гуруула байгаа. Харах, хуулах, старс боломж. За тэгэхээр 5 асуултанд хариулаад 75,000 төгрөгтэй болчлоо. Баяр хүргэе. За. Ямар ч сан шатлаа гэд 50,000 дээр л очих юм тийм үү? За 3 боломжтойгоо байна гэж үнэхээр мундаг байна. 5 асуултанд 3 боломжтойгоо байна гэдэг бол тийм ээ? Ховор тохиолдол тийм үү? За тэгэхээр үнэхээр бас сайн байна. Шинзоо. Манай өнөөдрийн зочноос асуух зүйл байна уу? Тантай оролцсон олон оролцогчид
Танд саад уснаа хүчрэг орлогчдсэн үү? Мэдээж бүгдээрээ шилдэг мундаг хүүхдүүд байсан. Саад болох гэж юу яхаа бүгдээрээ хоорондоо авьяасаар өрсөлдсөн. Тэгээд маш сайхан найзууд болж чадсан найзуудтайгаа бүгдэнд нь хайртай. Замбал гараа ахаа нэгээ саад болох шүү хэлээд л ёо. Тийм байна. За. Одоо 100 мянга руу явна тийм ээ. 100 мянга гэж байгаа. 5 хичээл үлдсэн байгаа. Дуу хөгжим 1-р анги авал яасан юм бэ? Эсвэл англи хэл 5-р анги авал яасан юм бэ? Хүн байгаль 5-р анги, хүн орчин 3-р анги, монгол хэл 2-р анги гэсэн асуултууд байна. За дүүч одоо хүн байгаль гэдэг чинь ямар хичээл вэ? Бидний байгаль орчин, орон нутаг, байгаль шинжилгээ хичээл. За англи хэл нь авч. Англи хэл 5-р анги. За. Хариулт бэлэн үү? Бэлэн. Бэлэн. Англи хэл 5-р анги. Хариулт аль гэж бэлдээрээ хүүхдүүдээ. Вау. Би яг одоо кино үзэж байгаа гэсэн одоо цаг дээр үргэлжилж байгаа л юм байна л да. Энэ дээр бол тодорхой watching. I'm watching a move right now. Ийм ч одоо цагийн юу те? Үргэлжилж байгаа те. Үйл үгийн л ing юу л та. За зөө бач. Тийм эргэлзээ байхгүй. За хонгог дарцсан. Watching. За A хариулт уу, B хариулт уу, C хариулт уу, D хариулт уу? A хариулт. A хариулт. Ер нь англи хэлний хичээл орсон багш ямар багш вэ? Хин гэдэг багш байсан бэ? Яг 5-р ангид манай сургуульд нэг Америк багш Томс гэдэг Америк багш заадаг гэсэн. Томс. Тий. Тэгээд ер нь олон англи багштай байсан сонин бэлэг гэдэг манай сургуулийн багш байна. Тэр хоёр багш маань ер нь заасан юм байна дөө. Тий 10 төгсгöd 10 дугаар анги төгсгöd би чинь 3 сургуульд амьдсан байхгүй. За. Тий тэгээд 10 дугаар анги төгсгöd манай ангийн багш англиний өвчсөн Нандин цэцэг гэдэг маш сайн багш байсан. Тий тэгээд тэр багш нар маань ер нь олон сургуульд амжих шалтгаан ямар шалтгаан бэ? Яг хичээл номоо хөөгөөд хичээл номоо хөөсөөр байгаа. Тий аав ээж хоёр маань аль болох ингээл гүнзгийрүүлсэн сургалттай тийм. Тэр одоо ингээ 3 сургууль гэхэр чинь манай өнөөдөр ангид шилжиж ирээд ингээ 4 сургууль. Тэглээ. Тэглээ. За Томас багштай ер нь баярлсан зүйтэй хаа гэж би дотроо бодож байгаа. Ингээд зөв хариултыг харъя. Тэхүү. Зөв хариултыг харъя. Ихтэй бас ихтэй шүү. Хоёрыг. За хоёр багштай бол баярлахгүй аргагүй тийм ээ. Тэглэгээ байх. Багш нөгөө чи одоо бид нарыг толгойг бий болгож байгаа шүү дээ. Хайсаа гэдэг. Томас багштай баярлаа. Нөгөөд нь ингэлээ. Тийм сонин бэлэг Нандин цэцэг. Сонин бэлэг Нандин цэцэг гэдэг багш нартаа маш баярлаа гэж хэлж байна. За баярлаа. За баярлаа. За тэгэхээр одоо бүгдээрээ ингээ 45 дахь сургуульд суралцдаг манай Данзан ханд маань уран нугардаг байгаа тийм үү? Тэгээд өнөөдөр уран нугардаг Дэлбээ хамтлагийн Монгол охид гэдэг үзүүлбэр үзье тэхүү. Тэгээ. За тэгвэл бүгдээрээ ингээд 45 дахь сургуулийн Дэлбээ хамтлагийн Монгол охид гэдэг үзүүлбэрийг үзчихье. Алгаад ший. Хамгийн анхны ихтэй чихэр юу вэ? Юу? Чупа чупс амьдралыг амттай болгоно. Моя семья. Жимсний 100% төлшөөс. Режиссер Монголын замыг мэдэн албан ёсны борлуулагч Тамбурд компани. Mentustik амны хөндийг хамгаална. MCS Coca-Cola компаниас Facebook Fanta quiz урдааныг Google залуучууд та бүхний дунд зохион явуулж байна. Тамана Coca-Cola Love Mongolia гэсэн Facebook хуудсан зочид 7 хоног бүр зохиогдох урдаануудаа идэвхтэй оролцсон. Гайхалтай олон нийтийн эзэн ухаасаа
Танин мэдхийн асуулт. Дэлхийн хамгийн анхны сансарт ниссэн иштэйч. Чупа чупс амьдралыг амттай болгоно. Ямар мундаг юм бэ Данзаанда үнэхээр гоё харагдаж байна. Ер нь хаана ингэж нонгорч сурваа Данзаанда? Хин гинэ? Бандрагч гэж. Манзрагч багш. Багш та тийм ээ? Ер нь хэдэн жил хичээлж байна? Нэг удаагүй. Аха. 2 1. Тэгээ нэг дундаасаа засарлцсан. Завсралцсан? Тэгээ сайхнаас дахиж эхэлсэн. За ямар ч үнэхээр гоё байна. Бас нөгөө нэг хамт нугарсан дэлбэ хамтлагийнханд бас баяр хүргэсэн дээр баг тийм ээ. Найзуудаа баяр хүргэсэн дээр хаа. Баярлаа. За одоо харин хичээлд орноо. Одоо 4 асуулт үлдсэн байна. Дуу хөгжим 1-р анги, хүн байгаль 5-р анги, хүн орчин 3-р анги, Монгол хэл 2-р анги гэсэн хичээл үлдсэн байна. За одоо ямар хичээл сонгох вэ? Сонгохоос өмнө. За тэгээ бүртэйгээ өрч. За манай бүртөө. Манай бүртөө бол самт сургууль суралцдаг. Бүртөө ерөнхийдөө ямар хичээлээ сайн билээ? Монгол хэлтэй сайн. Англи хэл. Англи хэл, математик. Ер нь бүх хичээлдээ сайн. Бүх хичээлдээ сайн. Бүртөө ер нь камертаа шоу хэр үздэг байсан бэ? Замбал гараа авахыг таньж байна уу? Тань өргөлж орой алах үздэг байсан. За тэгээд замбал гараа авахаас асуух зүйл байна уу? Та яг яагаад энэ нэвтрүүлэгт орё гэж бодсон? Нэвтрүүлэгт. Ус 5-р анги юу гэсэн. Угаандаа үгүй юу гэж байгаа юм тийм. Камертаа ярьтаа энэ ахихын бүх багийн хөсөл мөрөд яг та нарын яг энэ насан дээрээс би дуулж хэлсэн 5-р ангиас анх дуулаад дуугч хүн багш загнуулаад хоорт зогсож эхэлж ирсэн. Тэгэхээр бүртөө телевизээр хардаг хүнээ ингээд яг орой сасч ямар хөө санагч байна. Гай санагч. Царайлаг байна. За. Ямар ч царайлаг байна. За тэгэхээр одоо хичээлдээ эргээ авъя. Завсарлагаа маань дууссан байгаа. Хүүхдүүд одоо чимээгүй шүү. За хичээлээ сонгоё. Монгол хэл. Монгол. Монгол хэл. За Монгол хэл. Гэтэ зүгээр тийм ээ Монгол хэл бол. За Монгол хэл. 2-р ангийн Монгол хэлийг сонгосон байгаа. Асуултыг харцгаая. Асуулт. Монгол хэлэнд хэдэн туслах их шиг байдаг вэ? Хугацаа явсан. За Монгол хэлэнд хэдэн туслах их шиг байдаг вэ? Бүртөө бол хариултыг илгээсэн байна. За хэлчихв. Замуулгаад хариултыг өгөх бэлэн үү? Бэлэн. За хариултыг авъя. Тийм 6 их шиг байдаг гэж. 6 их шиг байдаг. Тийм 6 их шиг байдаг. 7 их шиг. Тэр нь ямар шиг? Туслах 6 их шиг. За яг дистаралууд нэрлж мэдгүй. Гэхдээ ямар ч нэг тоог нь бол сайн санаж байна. Гүйгүүлэгч гээл заадаг байсан шүү дээ, тий. За тэгвэл бүртөө 6 их шиг байдаг гэж. Ямар шиг байдаг? Яа, тэгээ 61 тэгээд хагас. Тэгээд 69-ний дугуй. Тэгээд 61-ийн гарам. Юу яа? Монгол хэлэнд хэдэн туслах их шиг байдгийг одоо самбар дээрээс харъя. Тэхүү. Замбал гараа бол 6 гэсэн байгаа. Зөв хариулт. Уу, 6. За. Монгол хэлэндээ бол үнээр сайн байсан байна. Тийм ээ баг багтаа. Ядаж тоонууд нь үлдсэн байна л та дотор тий. Үсгийн ядаж мартсан бай, тоо үлдсэн байна шүү тий. Бас их сонирн байна. За. Тэгэхээр 175 мянган төгрөгтэй болчлоо. 3 боломж ямар ч ашиглаагүй харах, уулах, Stars буюу зөв хариултаар аврагдах. Үнэхээр мэддэг юмнууд хараад байгаа бас баяртай. 250 мянган төгрөгийн одоо асуултан дээр очин тийм ээ. Ер нь дуулахад байна шүү дээ тийм ээ.
Тоондоо сайн байх, математикт сайн байх, монгол хэлэнд сайн байх ялгаа ер нь шаардлагагүй юу? Шаардлагагүй шүү дээ. Дуулахад тоо хэрэггүй юу? Тоо хэрэггүй. Дуулахад хэл хэрэггүй юу? Хэл хэрэгтэй. За тийм байлгүй дээ. Ер нь бол хүн төрлөх хэлээ заавал мэддэг байх хэрэгтэй. Тийм ээ энэ бол үнэлж гарахгүй том соёл. Тэгэл байх. За. 3 хичээл үлдлээ. Манай замл гарвчин бол оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг овоо явж байна да. За дуу гэж авч. Ахын дэ чи юунд байсан? За. Дуу гэж авч дөө. Дуу гэж байна. Дуу гэж авч. Манай бүртгчин бол дуу хөгжим дээр нэрвэлээ. Дуулна. Сайн. Сайн тий? Гой дуулна тий? Их гоё дуулах юм чи. Гэр гой дуул. За тэгвэл дуу хөгжим 1-р ангийн асуултыг харцгаая. Дуучин хүн бол юу ах вэ те? Дуу хөгжим 1-р ангийн асуулт бол тийм ээ. Вардаж болохгүй шээ. Мамунашир. Чи Дууны шүлгийг хэн зохиосон бэ? Мамунашир манай тоёо тоглоё. чи хин зөвлөө. Мамунашир дууны шүлгийг хэн зохиосон бэ? Камертаа хамтын дуучин бол зохиосон. Түр мэдэн юм уу? За маунашир чи. Мамунашир. Хойд дуулчих. Би гэрэнгүй Мамунашир манад хоёлоо тоглоё. Авэж хоёрын авчирсан тоглоом биш. мор унж давхия машин барьж явъя ном сонин уншия ногоомодо тарья. Амьд зүрэн гэж байдаг санагдаад байна л та. Дамдын сүрэн гоо. Тэ. Ямар ч сүрэнтэй л юм байна тэгвэл те. За тэгэл хариулчих. Хариулт Тийм, дамжин сүрэн гэж байна. дарцсан. Тий. За хариулт юм уу? Тий, хариулт. За хариулт дамдын сүрэн гоо гэсэн. Мамунашир дуу хэн зохиосныг бүгдээрээ одоо хамтаа харцгаая. Бид бүхэн хүүхэд балчирнасаас аялаж өссөн дөө. Мамунашир манад хоёлоо тоглоё. Авч хоёрын Хам сүрэн. ямар ч сүрэнтэй гэж би хэлсэн. Харин тий яг нэг тийм сүрэн байдаг юм байна. Хам сүрэн байна шүү дээ. Яа. Одоо яана. За зүгээр. Одоо нөгөө нэг ямар боломж Stars лөө. Stars. Mobicom корпорацийн Stars боломж буюу зөв хариултаар аврагдах. За хүүхдүүд маань Stars боломжийг ашиглаад зөв хариултыг илгээсэн байгаа. Хамтдаа самбар дээр харцгаая. Яа. Одоо энэ дөрөв хүүхдийн л оюун ухаанд үлдэхгүй. Баяр хүргэе юу? За тэгэхээр чин зориг маань ямар ч гэсэн хамгийн түрүүнд лам сүрэн гэдэг зөв хариултыг илгээсэн байна. Баяр хүргэе. За тэгэхээр 50 манай 50 бийг явчихсан юм уу? За ямар ч сан тэгэхээр 50 дамзаанда хичээл дээр өмөлөхгүй шээ заа ёо. Дараачуудаа хичээл дээр өмөлөх байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр манай 47 дуу сургуулийн маань хичээл дээр өмөлдгөө үстэй. Тэг ингэж өмөлж болохгүй тийм ээ? За ямар ч сан Чинзад баярлаа гэсэн зүйтэй байхаа тийм ээ? За баярлаа. За ингээд 250 мянган төгрөн дээр очлоо. Үл шатах мөнгөн дүн буюу 250 мянган төгрөөр очсон байгаа. За. Мундаг юм аа. За бүртээ одоо суух хэрэгтэй лөө. Тийм ээ? За баярлаа бүртээ. За үлэмжээ гараад ирнэ. Одоо үлэмжээ сонгосон байгаа. Танилцаарай үлэмжээ. За 23 дугаар сургуулийн үлэмжин. 23 дугаар сургуулийн үлэмжин. За. Одоо хоёр асуулт үлдсэн тийм ээ? Хоёр асуулт. Энэ хоёр асуултыг давж чадах юм бол 1 сая төгрөгийн асуултан дээр очноо. За, самбар дээрээс хичээлээ сонгоё. Одоо өөрт чинь бол хоёр боломж байгаа. Харах, хуулах гэсэн хоёр боломж байгаа. Би танаас асуулт асууж Болно. Та яг Камертон 2 шоунд ороод яг шилдэг
шилдэг оролцогч болохоор болсондоо та яг сэтгэлж ямар байсан бэ? Аа. Маш их байлсан. Нүднээс нулимс гарсан уйлсан. Маш их удаан хүлээж хөдөлмөрсний эцэст тий. Тэр мөчүүд үнээр үгээр хэлж өгч тийм ээ. Тийм. Шилдэг 3 найстайгаа нийлээд камертаа хамтлагийн 4 ах нарт маш их үгээр хэлж өстой барагдахаар өрх баярлсан. За хоёр асуулт үлдсэн байна. Хүн байгаль, хүн орчин. Орчныг авч. За. Хүн орчин 3 дугаар ангийн асуулт. Хэрвээ та National Geographic Kids гэсэн сэтгүүлийг уншсан тохиолдолд энэ асуултанд түүхгүй хариулах ёстой. Манайхтай хамтран ажилладаг байгууллага National Geographic Kids. Монголд 2012 оны 10 дугаар сар эхлээд хэвлэгдэж эхэлсэн сэтгүүл байгаа. Замаар гарахад юуг анхаарах ёстой вэ? Үлэмжээ бол хонгоод ардсан байна. Инээд нүрээ. Хэрхэн дохиод үзсэн. Манай замбал гараа их гоё бодох юм аа ингээд. Замаар гарахдаа бол миний бодлоор гарцаараа тэгээд гэрлэн дохиог ороод гэж бодоод байл та. Тэгээд гол нь ямар зам гэдэг асуудалаа тий. За. Тэгвэл үлэмжээ юу гэж бодож байна? Замаар гарахын тулд яг юуг анхаарах ёстой? Замаар гарахын тулд лээд гэрлэн дохиог хараад гарцаараа муу машин өөр хавьд явж гинөө. Энэ тэгэхээр гол нь нэг юу байна л да. Нэг хариулт байх хэвээр, нэг үг байх хэвээр, олон үг байх хэвээр. Олон үг байх эсвэл ганцхан үг болгож өгүүлбэр дотор хариултны явж байгаа. Өгүүлбэрээс үг байх хэвээр тийм. Тэгэхээр л асуудал байна л да. Миний хувьд бол зүгээр л гэрлэн дохиол гэж бодоод байна. Тийм. Ингээ хэрвээ гэрлэн дохио ингээ харахгүй ингээ явж байгаа машин тийм гэрлэн дохио байгаа газар мэдээж гарц байгаа тий. Гарц байгаа газар гэрлэн дохио байгаа. Гэрлэн дохио харж ээж машин зогсно. Тэгээд гарна гэдэг утгаараа гэрлэн дохиол авах байх. Хэрвээ гэрлэн дохио байхгүй тохиолдолд яг ингэ харж байгаагүй ч юм. Үгүй шүү дээ. Гэрлэн дохио байхгүй газар бол мэдээж гарц байхгүй байгаа шүү дээ тий. Бас юу байна шүү дээ. Тийм гэхдээ юу шүү дээ. За гарцаар гарна шүү дээ. Мэдээж гарцаар гарна шүү дээ. Харж байгаад гүүн гэж бол байхгүй тий. Тэгэхээр энэ миний бодлоор гэрлэн дохиол байх л гэж бодлоо л да. За тэгвэл хоёлоо телевизэн суугаа хүүхдүүдтэй тийм ээ. Зам хөндлөн гарахтаа ногоон гэрэл цагаан шугамар заавал гарч байгаараа гэдэг хэлэхөө. Тийм тэр бол тодорхой зам гарахтаа гэрлэн дохиогоос хараад гарцаараа гарч байгаараа л гэж хэлмээр байна. Түүнээс та. Энэхүү зөвлөгөөг замбал гараа бахна хүлээ шүү. За. За ингээ бүгдээрээ хамтдаа хариултыг харцгаая. Яна нөхөн гарцаа үл яах вэ? Зам болгоно нөхөн гарцаа. Мэдээж гэрлийн дохиогоор гарсан. Баярлалаа. За гэрлийн дохиогоор. За одоо сүүлчийн асуулт болсон бэ. Сүүлийн тэмээний ачаа хүнд 500,000 төгрөгтэй болчлоо. Одоо 750,000 төгрөг алах нь шүү. Бан. Харин 750,000 төгрөг алах гэдэг бол хэцүү. Тийм ээ. Одоо л 5 дугаар ангийн хүн байгаль сонголтгоо. Хүн байгаль. За хүн байгаль. За асуулт харъя. 5 дугаар ангийн асуулт нэлээд хүнд байж тараа да. За ингээ асуулт харцгаая. Байгалийн бийсийг ерөнхийд нь 2 ангилдаг байна. Юу гэж ангилдаг вэ? Амтай аймаг л байх л та. Хөлдөө гисгэлэн нойтон тодорхой гэж бодож байна. Амтай аймаг л гэж ангилна шүү дээ гэж. Амт ургамал гэхгүй юу? Үгүй шүү дээ. Ургамалч амтай, та бид нар ч гэсэн амтай. Амьгууд зүйл бас байна. Тэгэл ерөнхийд нь гэж байна шүү дээ. Амьгууд зүйл гэхээр яг юу вэ? Одоо тэгэл байна шүү дээ. Бүтээгдэхүүн юу гэдэг шил цаас мас ч амьгууд шүү дээ. Чулуу байгальд дээр байгаа бүх зүйлийг амтай гэж манай баг анги заадаг гэсэн. Чулуу чи байрнаас нүдлэх юм бол цаашаа 300 жил зовдөг мавдаг гэж ярьдаг гэсэн. Тэр амт юм шүү. Танаа хичээл арай өөр орж ирсэн юм байна.
Танаас тийж ороогүй юу? Манай хичээл тэгж ороогүй санагдана. Миний хичээлдэж орсон давууг нь. За. Артай амгуулж байгаа. Юу гэж бодож байна? Үлэмжийн юу гэж бодож байна? Ер нь яг өвөр зөвл ах амтай амиг. Биш ээ. За. Тэгвэл бүгдээрээ амтай амиг уу? Хариулт тийм ээ? Ааха. За тэгвэл бүгдээр хариулт харъя тийм ээ? Хариулт бол амтай амиг уу гэсэн 2 тийм ээ? Хариулт. Баяргий. За, самбар дээрх манай бүх хичээл маань дууссан байгаа. 750 мянган төгрөгтэй болцсон. Тийм ээ? Одоо ганцхан асуулт буюу хэдвүлээ? Сая. 1 сая төгрөгийн асуулт. 2 боломж нь байгаа. Сая төгрөгийн асуултан дээр гэхдээ боломжийг бол ашигладаггүй байгаа. За, үлэмжээ баярлалаа. За баярлалаа. За ингээд хэсэг хугацааны дараа бүгдээрээ хамтдаа 1 сая төгрөгийн асуултан дээр уулзцгаая. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Таны мэдгүй зингийн шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гёци бүрэн сургууль элцэл тавч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Атгүй Жимсний ам Фанта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom корпорац. Хүүхдэд зориулсан үүрэг холбооны анхны үйлчилгээ Stars. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч National Geographic Kids. Их дэлхийгээ хардах зүрх сэтгэлийг хүн бүрт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Chupa Chups. Амьдралыг амттай болгоно. За тэгэхээр 1 сая төгрөгийн асуулт үлдсэн байгаа тийм ээ? Хариулахад бэлэн үү? Бэлэн. Хэрвээ 1 сая төгрөг хожчих юм бол хүүхдүүдийн сайн сайхнатлыг зориулах хэрэгтэй байгаа тийм ээ? За хэрвээ чадахгүй тохиолдолд манай нэвтрүүлгийн алтан дүрм тэгэхээр хожих гэж болж таныг бол тийм ээ? Яаж хийж байгаа л хожих хэрэгтэй. За ингээд бүгдээрээ хамтдаа 1 сая төгрөгийн асуултыг харцгаая. 1 сая төгрөгийн асуулт шүү. Нэлээд хүнд. Бодох хугацаа бол 30 секунд байгаа. 1-р нэмэгдэхүүн нь x ба 15-ийн нийлбэр 2-р нэмэгдэхүүн нь 5 нийлбэр 29 бол x-ийг олно. Бод хугацаа явсан байгаа 30 секунд. 1-р нэмэгдэхүүн 15-ийн нийлбэр 15-ийн 2-р нэмэгдэхүүн 15-ийн нийлбэр Ароонис, 18, 17, 15, 14, 13, 12, 11, 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дууссан хариултыг авъя. За хариулт. 1 2 3. За 10 секунд дотор хариултыг өгөхгүй бол автоматар унах хэрэгтэй байгаа. 2-р нэмэгдэхүүн 5. Хариулт авъя.
За 9. Хэд вэ? 9. 9. Тэ. 9. За тэгвэл бүгдээрээ хамтдаа 1 сая төгрөгийн хариулт 9 байна уу 10 байна уу гэдгийг хамтдаа харцгаая. Тэгв үү? За хариултыг харъя. Баяр хүргэе. Цогцоо. 1 сая төгрөг шилжээ. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа манай 5 сурагч маань хэрхэн яаж хариулсныг самбар дээр харцгаая тэхүү. Хариултыг харъя. Юс хариултаа. Их ямар ч зүйл маань зөв хариулсан байна. Бүгдээ бас юс гэж хариулсан байна. Мэдээж 50-наас зүгээр хэлсэн мэдээлэлт нь юс гэсэн байна. За. За 1 сая төгрөгтэй болчлаа баяр хүргэе. За баярлалаа. Тэгэхээр замбал гарва 1 сая төгрөгөө одоо хүүхдийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй байгаа тийм ээ? Тийм. Хүүхдийн сайн сайхны төлөө. Энэ бол хамгийн их буянтай үйлс тийм ээ? За тэгэхээр 1 сая төгрөг. За баяр хүргэе. Монголын үндэсний боловсрол сувлээс 1 сая төгрөгийг авч байна. За баярлалаа. Баярлалаа. За бэлэг дуусаагүй бас манай ерөнхий ивент тэтгэгч аргагүй жимсний хамт Фанта. Фанта брендийн гарын бэлэг. За баярлалаа. Дараачихсан National Geographic Kids. За. За сэтгүүлээр гаргаж харуулнаа. Их дэлхийг хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд гэсэн урайндаар National Geographic Kids сэтгэл гарч байгаа. Энэ сэтгүүл нь болохоор ерөөсөө хоёрхан хэл дээр гардаг. Монгол, англи хэл байгаа. Ач холбогдлын хувьд маш их байгаа. Хүүхэд байгаль дэлхийг хайрлах, ан амьтантайгаа зөв боловсон харьцдаг. Салам. За. Яна таахны хамт өрөлцгөө. За. Хүүхдүүдээс нь маш баярлалаа. Заа юу. Тэгээд цаашд чинь уран бүтээл өндрөөс өндөр амжилт авсан тэхөө. За маш их баярлалаа. Маш олон уран бүтээл хийгээрээ бид бүхэндээ дандаа гой уран бүтээлээр бэлэг барьж байгаараа. Тэгээ манай нэвтрүүлгийн урилгыг авч хүрэлцэн ирсэн юм. Үнэхээр их баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Та тавдгаар ингийн хүүхдийн Сүхбаатарын шоу нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн оролцогч бол Камертон 2 шоуны ялагч Замбал Гарав байсан. Замбал Гарав бол 1 сая төгрөгийн эзэн болж чадсан. Баярлалаа. Баярлалаа. Моя семья. Джим.